Уильям Шекспир 1564 онд төржээ. Христийн шашны уламжлалын дагуу түүнийг 4-р сарын 26-ны өдөр адисласан бөгөөд төрсөн өдрийг нь 4-р сарын 23 гэж тооцсон байна. Тэрээр 8 хүүхэдтэй айлын 3 дахь нь байсан юм. Уильям өөрийн орон нутгийнхаа дунд сургуульд явж латин хэлд түүх, эртний уран зохиол болон уран илтгэл суралцдаг байв. Хөвөн даавууны хууль бус 8 эрхэлдэг байсан аав нь санхүүгийн асуудалд орсон тул тэрээр суралцгаа төр завсарлах шаардлагатай болсон гэдэг. 1582 онд Уильям 3 сартаа жирэмсэн Эннан Хавтвэта хурмаа хийснээс харахад сүйт үсгүй эцэг нь түүнийг охинтой нь гэрлэхийг шаардсан байх магадaltaй юм. 1563 онд тэднийг бяцхан охин Сусана мэндэлж, харин 1585 онд Хемнет Юрдип гэсэн ихэрхүү охин хоёр нь төржээ. Тэднийг төрсний дараа Уильям Шекспир 7 жилийн турш сургаггүй алга болсон гэдэг. Тэр үед юу болсон тухай маш олон таамагуд байдаг. Судлаачид түүнийг Лондонд очиж театртай амьдралаа хол бусан хэмээн үздэг байна. Шекспир хожимо анхдугаар Джеймс хааны ивэлд орсон лорд Чемберлийн баг буюу хааны албатууд хэмээх уран бүтээлийн хамтлагийн гишүүн болсон юм. 1598 онд Шекспир Бөмбөрцөг явуулын театрын хамтран эзэмшигч болж анхны дүрдээ тоглосон гэдэг. Үүнээс гадна тэрээр жүжигийн багийнхаа санхүүгийн асуудлыг зохицуулж чинээлэг ивэнтгчдийг олдог байв. Түүнийг маш хурдан хугацаанд баяжсан гэж нэлээд олон баримтанд дурдсан байдаг бөгөөд Шекспир Лондон хотод байшин, томоохон эдлэн газар тус худалдан авчээ. Уильям 1613 онд иргэн ирж тэндээ амьдарсаар 3 жилийн дараа нас барсан байна. Шекспирийн бүтээлүүд бүх цаг үеийн хамгийн агуу тооцогддог. Тэрээр эрх мэдэл, түүнийг тойрсон асуудал хийгээд хайр дурлал, урвалт, үзэн ядалт, өхөл, хүний мөн чанарыг он цаг үлэрсэн ч үнцний алдахгүйгээр маш нарийн мэдрэмжтэйгээр дүрсэлдгээр онцгоор чадсан ажээ. 1623 онд түүний хамгийн анхны бүтээл 36 жүжигийн зохиол бүхий фолио хэвлэгдсэн байна. Шекспирийн Зуны шөнийн зүүд, Ромео Жюлиетта 2, Гамлет, Лир Ван, 3 дугаар Ричард, Отелло зэрэг жүжигийн зохиолууд нь дэлхийн бүх орны театруудад тавигдаж алдартай кино найруулагч бүтээлүүдийн кино хашлнаа найруулан буулгасаар байгаа юм.